Улсын их хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны даргын хоёр Монгол улсын үндэсний аюулгүй байдлын салбарын шинжлэл ба засаглал иргэний байгууллагууд сэдэвт дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцлоо. Хэлэлцүүлгийн үеэр аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны даргын хоёр үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Сүүлийн жилүүдэд Монгол улсын ашиг толгойн ясрах баялаг болон манай орны баримтч буй арчилсан орнуудыг нэгдэх гэсэн эрмэлзэл дэлхийн том гүрнүүдийн анхаарлыг татах болж улмаар манай улс тэдгээрийн улс төр эдийн засаг аюулгүй байдал стратегийн сөргөлдөөний шинэ талбар болон хувирах магадлалж хүчтэй мэдрэгдэж эхэллээ. Үүний зэрэгцээ улс орны дотоод улс төр нийгэм эдийн засгийн амьдралд олон шинэ эрсдэл сорилт тулгарх болж зарим нь лавшрах хандлагатай байна. Ялангуяа улс төрийн нөхцөл байдал хурцтмал хэвээр сөргөлдөөнд байдал үргэлжилсээр эдийн засгийн тэнцвэртэй хөгжил төдийлөн хангагдаж чадахгүй, ард түмний нэлээд хэсгийн амьдралын түвшин төдийлөн сайжрахгүй, сайн засаглал байгуулах ажил удаашралтай байгаа зэрэгс улмаалan улс төрийн докторгүй байдал гүнзгийрэх, нийгэмд хуваагдмал байдал бий болох шинж тэмдэгч ажиллагдаж байна. Ийм учраас энэ удаагийн дугуй ширээний хэлэлцүүлэхийн зорилго нь манай орны аюулгүй байдал, гадаад харилцаа, стратегийн судалгааны салбарт ажилладаг эрдэмтэн, судлаачид, мэрэгжилтнүүд нэг танхимд уулзсан ярилцаж олон улсын аюулгүй байдлын шинэ нөхцөл байдлын учир шалтгаан, мөн чанар, үндэсний аюулгүй байдлыг хадгалан хамгаалах Монгол төрийн бодлогод тулгарч буй эрсдэл, сорилт, энэ салбарын шинжилт гүйцэтгэх засаглалын болон иргэний байгууллагуудын гүйцэтгэх үүрэг роль зэрэг асуудлаар санаа бодлоо чөлөөтэй солилцох, нэгтгэн дүгнэх, улмаар үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого үйл ажиллагааг боловсруулахад чиглэсэн шинжилгээ ухааны үндэслэлтэй санал зөвлөмж боловсруулахад орших байх гэж бодож байна. Энэхүү хэлэлцүүлэгт зэвсэгт хүчинд ардчилсан хяналт тавих Женевийн төвийн дэд захирал Филипп Плюри оролцож буй юм. Дугуй ширээний уулзалт хэлэлцүүлгийг Улсын их хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо Улаанбаатар бодлогын судалгааны төв хамтран зохион байгуулсан бөгөөд 2 өдөр үргэлжилнэ. Хэлэлцүүлэгт аюулгүй байдлын салбарын хөгжил шинжилэл болон аюулгүй байдлын салбар дахь хүний эрх, хэвлэл мэдээллийн асуудлаар судлаачид илтгэл тавив. Хэвлэл мэдээллийн асуудлаар судлаачид илтгэл тавьсан юм. Илтгэл хэлэлцүүлснээ дараа оролцогчид үг хэлж аюулгүй байдлын салбарын хөгжил шинжилгээний талаар шинэ санаануудыг дэвшүүлэн ярилцсан юм а.